имиж ба брендинг тэгэхээр Монгол улсын имижийг бүрдүүлэхэд юу нөлөөлж болох вэ? Тэгэхээр Монгол үндэсний соёл ба өнгө тэгээд үндэсний үйлдвэрлэл дизайн гэсэн ийм сэдвийн хүрээнд бид нар ярилцах юм байна. За тэгээд даяаршлал гэж бид нар өнөөдөр их ярьдаг болсон. Тэгэхээр даяаршлал гэж яг юу вэ гэж бодохоор хүн болон өөр гэсэн энгийн тайлбаруудыг өгч болох ах. Ер нь бол бид нар бүгдээрээ нэг улс болоод байгаа, нэг дэлхий болоод байгаа. Бид нар бүгдээрээ адилхан хувцас өмсдөг болсон, бүгдээрээ адилхан Samsung байдаг болсон. Одоо би энд сууж байгаад Америк нэгдсэн улс хэн нэгнтэй шууд холбогдож болж чаддаг болсон гэдэг техник технологи болон соёлын солилцоо бол одоо хуучин одоо 10-20 жилийн өмнөхийг бодох юм бол маш хурдцтай явдаг болсон. Тэгээд энэс үндэслээд нэг глобалчлал гэж яриад байгаа юм маань бол бид нар дээр одоо өнөөдөр бол бүр яг нүүр тутаад байгаа гэсэн. Урд нь бол ингээд ер нь дэлхий нэгдэж байна, нэгдэх гээд байна гэж ярьдаг гэсэн бол өнөөдөр бол даяаршлал бид нар дээр яг хүрээд ирчих. Бидний өмсдөг гутал одоо Европт өмсдөг гутал гэдэг юм уу бүгд адилхан. Джинс бол өмнөд хот жишээ тийм ээ бид нар хүн болгон джинс өмсдөг болсон. Хуучин бол үндэсний хувцас ч юм уу ямар нэгэн зүйлээр ялгардаг байсан тийм ээ. Одоо ихт Арабын Эмират ч юм уу одоо хувцаараа ялгардаг ард түмэл одоо бол багш нар хувцаар байгаа л да ихийнх нь гэж би хэлж байгаа тийм ээ. За тэгээд энэ даяаршлал дотор гэдэг маань хүмүүс бүгд адилхан болоод бүгд джинс өмсөд байгаа юм бол бүгдээрээ адилхан болчихвол яах вэ? Улс үндэстэн гэдэг бид дэлхийд хэдэн улс байгаа юм тийм ээ. Тэрэн донд хэрхэн өөрийнхөө онцлогийг авч үлдэх вэ? Ер нь бол ямар нэгэн хөгжил чинь өөрийн гэсэн онцлог ийм ялгаатай шин чанар байж хүлээн зөвшөөрдөг. Хэрвээ бүгд адилхан болоод бид нар яг Францтай адилхан болох ч юм уу, Оростой яг адилхан болчих юм бол Монгол улс гэж юугаараа өөр байхаа зөвхөн нэр нь л өөр байх юм уу тийм ийм асуудал гарч ирдэг. Тэгэхээр энэ улс үндэстэн дотор бид нар Франц гэж бодох юм бол юу хамгийн сайн түрүүнд санаанд ордог вэ гэхээр баг хүн болон фэшн гэж хэлэх бах тийм ээ. Заавал Парис бол одоо загварын хот юм аа, төв юм аа гэж бид нар ярьдаг. За тэгэхээр дараа нь юу ажих вэ? Мэдээж өнөртөө Chanel тавчдаг. Chanel гэдэг бол Франц улсыг илэрхийлж байгаа үндэснийх нь одоо national брэнд болоод өгчихсэн байж байна тийм ээ. Chanel тав гэдэг бол баг Франц гэж ойлгох шахах болсон. За Eiffel-ийн цамхаг байж байна тийм ээ. Өшөө өөр юу вэ? Хятад гэх юм бол бид нар юу санаанд орох вэ? Мэдээж улаан ханц бичиг бол одоо яг хятадыг илэрхийлж байгаа бас үндсэн гол элемент гэж хэлж байна. Тэгээд улаан өнгө бас байж байна тийм ээ. Дээрэс нь одоо луугийн харах юм бол бид нар хятадыг гэж боддог. Өшөө одоо торгоор нь бид нар сайн мэддэг. Нүг цэнхэр гангар шааз бид нар бол дата аягадаг гэдэг. Энэ аягаар нь сайн мэддэг гэдэг. Ямар нэгэн улсыг бодохоор санаанд ордог тэр улсыг илэрхийлж байгаа ямар нэгэн эд зүйлс болоод нэрч гэдэг, алдартай хүнч гэдэг юм уу санаанд орж идэг. Тэгэхээр имиж гэж бид нар яриад байгаа. Имиж бол үндэ яг гадаад үрлээд байгаа гэсэн нэр хүнд тухайн нэг зүйлстэй одоо холбогдож санаанд ордог тийм дүрслэл, итгэл, үнэмшил гэж бид нар монголоор тайлбарлаж болно. Ерөнхийдөө бол амархан хэлбэл нэр хүнд гэж хэлж байгаа. Тэгээ бид нар нэр хуурахаар яс уур гэдэг. Нэр хүнд гэдэг бол ямар чухал юм бэ гэдгийг манай ард түмнээс мэдсэн маа. Тэгэхээр тэр нэр хүнд маань өнөөдөр имиж гэдэг нэг гадаад үгээр хэлэгдээл имиж нь хэрэг муу байх юм бол имиж нь хэрэг сайн байвал гэд нэр хүнд нь сайн байвал нэр хүнд нь муу байвал адилхан. Магадгүй тэр хүнийг би мэдгүй байж хаад олон хүмүүсийн буруу эксружаас ч юм уу муу талын сөрөг мэдээлэл авсан байх юм бол би өөрөө ирэхгүй ямар нэг байдлаар тухайн хүнтэй юм уу тухайн байгууллагаар очих юм бол тэр барааг олдож авах юм бол ямар нэгэн сөрөг мэдээлэл надад ирсэн байж байгаа учраас ягаад ч юм үл итгэх байдлаар хандах юм бол сэтгэлзүйс заашгүй болоод байгаа. Тэгэхээр имиж байгаа нэр хүнд байгаа зүйл нь тухайн зүйлийг тухайн зүйл одоо амжилттай байх ч гэдэг юм хүмүүс итгэдэг хүлээн зөвшөөрөхтэй чухал гэдгийг бид нар харж байна. Тэгвэл Монгол гэд бодох юм бол юу бодох юм болоо. Гэтэ энэ асуулт нь бид нар өөрсдөө монголчууд учраас Монголын тухай бодвол бид нар юу бодох вэ гэж асуултанд хариулт нэг өөр. Гэтэл би Оросд юм уу эсвэл Францад, Германд очиод та Монгол гэж бодвол бидний сайн ярьдаг шиг юу санаанд ордог вэ гэж асуухад хүмүүс юу гэж хариулах вэ гэдгийг их сонирн байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт бол юу вэ гэдгийг одоохондоо бид нар төр орхиж байна. За тэгээд энд би хоёр цагны зураг гараад ирсэн. Слайд нь жоохон бүгдхэн гараад байгаа юм байна. Хоёр цаг. За загварын хувьд, хийцийн хувьд бараг адилхан энэ хоёр цаг. Хэрвээ бид цаг авчих бол энэ хоёр цагаас сонгох гээд байгаа юм байна л да. Үнийг харах ба, чанарын гэж нэг харах баах тийм ээ. Ер нь өнгө гэдэг одоо чатгаараа өөрийнхөө одоо томтлуулсан татвар дээр өмсөөл энэ цагийг одоо эргүүлж төрөж үзнэ. Гээд харж ирсэн чинь энэ дээр ямар нэг мэдээлэл нэмж орж ирсэн бэ гэхээр энэ цагийг нь болохоор Солонгос төлөвлөсөн цаг юм байна. Нөгөө цагийг нь бол Швейцар төлөвлөсөн цаг юм байна гэд мэдээлэл бидэрт ороод ирчих. Тэгэх юм бол бид нар энэ асуудал яаж хандах вэ? Ер нь бол Швейцар бол цагны их орон, Швейцар бол цагийг хийндээ одоо ер нь бол
лав солонгосоос бол илүүгээр цагийг бол хийчих байх шүү гэдэг бодол орж ирэх үү. Энэ бодол орж ирсний үндсэн дээр хэрвээ баг ойролцоо авах юм бол шууд энэ Швейцарт өдөрлөг гэсэн мэдээлэл буюу Швейцартай дагаж холбогдож байгаа цагийг бол хийн шүү гэсэн мессеж итгэл үнэмшлээс нь болоод бид нар яг үгээр Швейцарт өдөрлсөн цагийг худалдаж авахд хүрдэг. За энийг бол бид нар баг тайлбарлалтгүй ер нь бол энэ чухал мэдээлэл болдог. Бид нар чинь Made in China гэж бичсэн байл юу болох юм тийм ээ. Тэгвэл Швейцарт үйлдвэрлэсэн юу байвал бид нар жоох хэрэгэлцэх юм бол бодож үзье тийм ээ. Автомашин. Швейцарт байж болохгүй юм юу байж болохгүй? Торго. Швейцарын торго гэх юм бол жоохон гайхаа Швейцарын шаазан гэдэг гэвэл Швейцар чинь шаазан юм лээ гэж магадгүй хэрэгэлцэх юм бодож магадгүй. Тэгэхээр энэ дээр юм байна. За дахиад жишээ хоёр адилхан телевизор байжээ. Нэг нь LG брэндийнх, нэг нь болохоор Panasonic гэсэн. Хоёулаа нэг нь болохоор солонгосын брэнд, нэг нь болохоор Японы брэнд харагдчихэв тийм ээ. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр өөрийнхөө бодит үнээрээ одоо өөрийнх нь өөрийн өртөг гэж нэг бүтээгдэхүүн байгаа ч тийм бүтсэн үн гэж байгаа. Тэр үнээсээ дэлхийн зах зээл дээр ямар үнээр борлогдож байгаа юм болоо гэдэг дээр судалгаа хийгээд үзсэн чинь энэ хоёрын ялгаа бол хоорондоо 20-30% бага, нөгөөд болохоор 30% илүү. Тэгээ яагаад энэ юм үнэтэй байгаа юм бол энэ бол солонгосчууд өөрсдөө тавьсан асуулт. Бид нар бол маш сайн телевизээр үйлдвэрлээд байна гэж өөрсдөө ойлгоод тэгээд дэлхийн зах зээл дээр гарахаар борлуулалтаараа үнээрээ одоо Panasonic-тэй бусад нэг адилхан цахилгаан бараануудтай өрсөлдөж чадахгүй байсан. Тэгээд яагаад энэ болохгүй юм бэ? Бид нар яг адилхан чанартай, яг адилхан өнгөний ялгаралтай сайн цогтой телевизээр үйлдвэрлээд байх нь яагаад болохгүй юм бэ? Гэт энийгээ судалтал энэ бол нөлөөсөн хүчин зүйл нь улсын нөгөө нэг имиж гэдэг байгаа зүйл магадгүй саний цаг шиг тий. За Япон, Солонгос хоёрын одоо телевизор байж хаад хүн бодох юм шүү дээ. За энэ аль нь илүү юм болоо гэж бодоход яг түүний ярьсан цаг шиг юм нөлөөлөд байгаа байна гэдэг дүгнэлтийг гаргасан байдаг өөрсдөө. Тэгээд бид нар бол нэг бүтээгдэхүүнийг гаргаад ингээд гадаадын зах зээл дээр байршуулад тухайн бүтээгдэхүүнд ашиглуулангууд одоо суцлагч гэдэг юм уу сайн давуу тал бол яригч гэдэг юм өнөөс өмнө энэ үндснийхээ нэг хүнд имиж гэдэг юм дээр анхаарахгүй бол энэ бол асуудал юм байна гэдгийг гаргаж ирсэн байдаг. За тэгээд энэ үндэсний national image гэдэг байгаа national brand гэж байгаа national branding гэж бас англиар хэлээд одоо брэндчлах гэж монголоор хэлж болох юм тийм ээ. Тэгэхээр энэ ойлголтыг бол их эртнээс бол гараагүй 1996 оноос яг албан ёсны шинжлэх ухааны нэр томьёонд нь оруулсан хүн бол Английн судлаач Simon Holt гэж хүн байдаг. Энэ хүний гаргасан номууд нь бол анхны яг нэг юм газар зүйн орон нутгийн маркетинг гэж яаж байх юм бэ? Тэгээд тэрийг яаж брэндинг болгох вэ? Энэ улс үндэсний брэндинг гэж юу байх вэ? Яаж одоо хөгжил өрсөлдөх чадварт нөхөр нөлөөлөхөд талаар яг онлын хувьд боловсрол бичсэн хүн бол Simon Holt гэж хүн байгаа. Тэгээд энэ яг одоо сэдвэр энэ чиглэлээр мэрэгсэн хүн учраас дэлхийн олон тийм хөгжингүй улсуудад засгийн газрын түвшинд зөвлөгөө өгдөг тийм мэрэгсэн хүн байгаа. За тэгээд энэ National Brand Index гэдэг юм 6 үзүүлэлтээр дэлхийн одоо улсуудын имижийг жагсааж эхэлсэн. Ер нь сонирхолтой санагдсан юм. Ер нь бол бид нар өөрсдөө хувьд ерөөсөө ярих байгаа тийм Монгол, Америк, Герман, Солонгос гэдэг дэлхийн нийт ард түмний хувьд яг энэ улс юу гэж ойлгодог юм болоо, хэр нэр хүндтэй байдаг юм болоо, ямар имижтэй байдаг юм болоо гэд энэ 6 үзүүлэлтээр судалгаа явуулаад жагсааж гисэн. Тэр болохоор National Brand Index гэж жагсаж ирсэн. За энд нь нөлөөж байгаа хүчин зүйл нь мэдээж тухайн улс үндэстний соёл байна тийм ээ. Тэгээд улс төрийн байдал мэдээж орно. Тэгээд соёлын өв дурсгал мэдээж орно. Тэгээд хүмүүс ордог. Одоо хүмүүсийн зан харьцаа, хүмүүсийн боловсролын түвшин одоо юу байж болох вэ тийм ээ. Тэр дөр орно. Тэгээд аялал жуулчлал орж байгаа мэдээж экспорт ордог тийм ээ. Тэгээд өшөө юу гэж тарах вэ? Тэгээд доор байна тийм ээ. Засгийн газар нь орж тийм ээ бодлого өдр ордог. Тэгэхээр ийм олон үзүүлэлтүүд дээр дэлхийн улс үндэстэн төвөрлөх маягаар судалгаа яваад тэр судалгаан дээр үндэслээд энэ нөгөө National Brand Index-ээр нь жагсаадаг байх юм. За тэгэхээр энэ дээр нэг зүйл байна. Улсын эдийн засгийн хөгжил болоод National Image 2 өнгөний одоо үндэсний имиж 2 хоорондоо хэр хамааралтай болоо гэж. Энэ дээр бас нэг жишээ хэлээ. Энэ дахиад солонгосын шахч 2008 онд Солонгос улсын одоо саний ярьсан National Brand Index гэдэг байгаа зүйл нь хэд жагсаж ирсэн бэ гэхээр 33-т жагсаж ирсэн байна. Эдийн засгийн үзүүлэлтээр болохоор 2 дахин урагшаа 17-д жагсаж ирсэн. Одоо дэлхийн одоо улсуудыг жагсаахаар
Солонгос улсын хүмүүс одоо тэр удирдах албан тушаалын хүмүүс хасаад таатай хүлээж байгаагүй. Яагаад манай улс 33 чагсаж байгаа юм бэ? Саймон айн холдгоо өөрлөг хандсан мэт. Та ингээд баг уран судалгаа гаргацсан биш үү те? Бид нар чинь ямар хөгжилтэй эдийн засгаараа бид нар чинь 17-д хөгжиж байгаа. Компьютер хийдэг, юу хийдэг, машин үйлдвэрлэдэг, усан онгоц үйлдвэрлэдэг. Тим хөндөс соёлтой, ийм их одоо юу гэдгийг тийм ээ дуу хууртай, ингэж хөгжсөн ийм сүүл хоттой манай улс яхаараа 33-т ингэж явж байдаг байна гэж асуусан байдаг. А тэгэд юу гэж хэлэх вэ гэхээр за би бол мэднэ. Би бол Солонгост хэд удаа очсон, танай хөгжлийг мэднэ, танай улсыг мэднэ, танай соёлыг мэднэ. А энэ судалгаа бол олон хүмүүсээс дэлхийн одоо олон улсуудаас түүх судалгаа авсан үр дүн юм. Тэгэхээр бусад хүмүүс танай сайхан чанарыг, танай сайхан амжилтыг тийм ээ мэдхгүй байгаад байна. Мэдхгүй байгаа учраас одоо судалгааны үр дүн ингэж гарсан. Уучлаарай. Би бол мэднэ. Би бол мэднэ. Энэ бол асуудал өөр болоод ч тийм ээ. Тэгэхээр эндээс бол нөгөө нэг улсын имижт нь чухал юм байна гэж бодсон байсан Солонгос чинь 2008 онд одоо бол яг ийм юм пак гэж ерөнхийлөгч гарч ирсэн тэр үед гарсан даруйда ерөнхийлөгч болоод ерөөсө хэдхэн сар нэг хорхон сар болоод өөрийнхөө нөгөө нэг ерөнхийлөгчийн ивэл дор яг улсын имижийн тийм байгууллага институт байгуулсан байдаг. Тэр нь болохоор энэ англиар гарцсан байх тийм ээ. National Branding Council гэдэг хэвчээ. Тэгээд энэ нөгөө нэг имижийг бид нар анхаарахгүй бол бид нар харамсалтай байгааз тийм бид нар өөрсдөө ингэж хөгжсөн мөртлөө дэлхийд үнэлэгдэж байгаа үнэлэмж маань юм таруу байна гэдэг бол болохгүй байна. Бид нар бодлоготойгоор энд анхаарахгүй болохгүй нэ. Энэнийг дагаад манай нөгөө телевизийн бодлолт маань ихсэх нэ ч гэдэг юм уу. Ийм логикоор хандсан байдаг. Тэгэд үүнийхээ үндсэн дээр бол Солонгос одоо 2008 оноос хойш маш богино хугацаанд дэлхийд бол өөрийнхөө соёлыг, өөрийнхөө хөгжлийн түвшин бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх чадж байгаа их том нэг сайн хийсэн жишээ болж байгаа. Мэдээж улс үндэстнүүд бүгд тодорхой хэмжээгээр хийж бол явж байгаа. Манайх ч гэсэн саяхан бас нэг одоо шинэ он гараад эхний нэг бодлогоо бол боловсруулж гаргасан ч тийм одоо Монголыг хэрхэн гадаадаас очлох вэ гэдэг бодлогоо бол боловсруулаад тавьсан байгаа. Энэ бол бас эхлэл юм гэж ойлгож болох юм тийм ээ. За тэгэд эргээд Монгол улсынхаа имиж рүү орё. Бид нар Монгол улсын талаар юу мэдэх вэ? Манай Монгол улс хүнд гарах болохоор юутай байлээ гэж бодох юм бол би яг хэсгэн ийм цөөхөн зураг авсан байна. Мэдээж маш сайхан одоо хүний одоо хөл хүрээгүй онгон зэрлэг байгаль нүүдэлчин соёл тэгээд нөгөө одоо хүн болгонд гайхуулдаг Чингис хаан маань байна тийм ээ байлдан дагуулсан дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байгуулж авсан гэл одоо хэдэн зуун жилийн өмнөх зүйлүүд бид өнөөдөр ч гэсэн бахархаж ярьж явдаг. Тэгээд одоо Монгол бүх байна тийм ээ Японд очиж яаж нэг Монгол эрх хүний хүч одоо авиас чинь зөвхөн хүч бас биш шүү тийм ээ зайл мэх одоо юу гэдэг тэрийг бас харуулж явж байгаа. Тэгээд Монгол үндэсний хувцсны одоо соёл байна, сайхан эмэгтэйчүүд байна. Тэгээд одоо Улаанбаатар хот маань бол яаж сүүлийн хэдэн жил хөгжиж байгаа вэ гэх мэт тэгээд бид нар бол Монголынхаа талаар түрүүний нөгөө нэг Саймон айн холдгойтэй маргадаг Солонгос хүн шиг бид нар бол бүгд хүлээн зөвшөөрөх байх тийм ээ. Монгол маань бол ийм сайхан. Гэтэл гадагшаага дэлхий рүү одоо манай Монголын талаарх мэдээлэл ямар сувуудаар хэрхэн хүрч байгаа юм болоо гэдэг бол эргэлзээтэй. Энэ дээр бол судалгаа явуулах ёстой байдаг. Одоо PR агентлаг юм уу эсвэл нөгөө сурталчилгааны хүмүүс гэсэн үг тийм ээ. Тэгээд энд бол юу TED-ийн нэг ихтгэл дээр одоо Америкт сурдаг уянгаа гэдэг нэг бүсгүй судалгаа хийсэн байсан. 1989 оноос 2008 он хүртэл Америкийн Нью-Йорк Таймс сэтгүүл дээр Монголын тухай мэдээлэл хэрхэн хэвлэгдэж байж вэ гэдэг дээр өөрөө магистрийн ажил бичихтэй Америкт судалгаа хийсэн байна. Тэгэхээр энэ бол их юм. Ганц Америкаар мэдээж хэмжиж болохгүй. Америк ямар өнцгөөс хараад манайхыг бичсэн мэдэхгүй. Тэгэхээр Англид, Францад, Японд гээд дэлхийд одоо нэг том тэргүүлж яваа улсуудад манай Монголын тухай мэдээлэл хэрхэн яаж байгаа одоо очиж вэ гэдгийг яг энэ одоо эмэгтэй шиг судлах хэрэгтэй. Тэгээд судлаад үзсэн чинь 10 жилийн одоо сэтгүүл бахна ш сонирн бахна ш тэрэн дээр 153 удаа Монголын тухай мэдээлэл гарсан байна гэж байна. 153 удаа гарахтаа ерөөсөө юун дээр илүү акцент өгч юуг илүү тодтогч вэ гэдэг нөгөө оюутан судалсан чинь 800 жилийн өмнө их мундаг Чингис хаантай байсан. Чингис хааныг бол хэлж байна. Тэгээд Орос Монгол гэж хоёр том их гүрний дунд оршдог гэдэг үг бол байн Монголын тодтгол үгэнд явж байна. Дээрэс нь нүүдэлчин ахуйн соёл, морины соёл, морин унаад хаашаа чамаагүй давхиж явж болдог тийм одоо орно гэсэн ойлголт. Тэгээд ардчилсан засаглалтай улс. Одоо ардчилсан засаглалыг маш амжилттай 50 замаар одоо бий болгосон ардчилсан засаглалаар одоо тууштай явж байгаа юм тийм ийм мэдээллүүд ерөөсөө тэр 153 удаа гарахтаа гарсан байна. Тэгэхээр
одоо Америк хүмүүс бол энэ мэдээллээр л Монголын тухай мэдэх нь шүү дээ. Нэг Орос Монголын дунд байдаг юм байна. Тэгээд нэг хизээ чи хэдэн цус өмнө мундаг хаантай байсан юм байна. Их мэтлэн тийм ээ. Тэгэхээр энэ мэдээлэл яг одоо бидний нэг имиж болохныг үндэс нь олж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хангалттай биш юм аа. Одоо бид нар одоо жуулчин урах гэдэг ч гэх юм уу. Энэ саяны зөвхөн мэдээлэл бол гэх юм бол хүн ирэх үгүй хэр зэрэг анхаарлаа хандуулах гэж гэдэг юм уу тийм ээ. Ингээд судалгаа хийжээж одоо манай Монгол улс дэлхийд ийм төвшөнд үнэлэгдэж явж байгаа юм байна. Ийм мэдээлэл маань их гараад идэх юм байна гэд. Энэ дээр дахиад жишээлбэл Солонгосын одоо нөгөө 2008 оноос өмнөх одоо бүр 90 80 90 оны одоо ойлголт бол нөгөө нэг хойд өмнө Солонгосын дайн гэдэг үг бол их ордог байсан. Ерөөсөө нэг тийм ургах нарны орн гэсэн ийм имижтэй нэг тийм байгаа байхгүй мэддэхгүй нэг л хоёр солонгосыг хуваагдсан хоорондоо л бахан байлдтал нэг тийм улс төрийн байдлаар тийм эцэгтэй хойд солонгос нь яачих гэж гэдэг ийм мэдээлэл хамгийн их очдог. Тэгэнгүүт солонгосууд эсрэгээр нь өөрсдийнхөө нэг соёлын талаар мэдээллийг бол асар хүчтэйгээр цацаж эхэлсэн байдаг. Тэгэхээр манайх бас яг одоо энэ судалгааг улам өргөжүүлээд хийсний үндсэн дээр манай улсын мэдээлэл ингэж очиод байдаг юм байна. Биднэрт бол ийм давуу тал байна. Энэ давуу талаа хэрхэн яаж дэлхийд хүргэх вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй. Жюлия Робертсын авахсан зураг тэр юм тий. Тэгэхээр Монгол ах хотын санаж байгаа байхгүй ямар хөөхөд морь дахиад нөгөө надаас морь унснууд асуудаг шиг дахиад морь хөдөөч гэх юм ингээд очсон байж байгаа. Эсвэл нөгөө Монгол туслаа гэж нөгөө үнжин хүмүүсийн гаргах ч юм уу ийм байгаад байна. Тэгээд дараа нөгөө хүчтэй ярьж байгаа уул уурхаа гэдэг ойлголт юм тийм ээ. Тэгэхээр энэ ойлголтыг энэ бол яг хөө миний бодлоор гаргасан жишээ. Тэгэд энийг саяны тэр уянгаа гэдэг бүсгүйн жишээгээр яг нотлохотой батлах хэрэгтэй. Ер нь бол үнэхээр ийм байдалтай байна. Яг ийм байна. Хүмүүсээс судалгаа авсан чинь ийм байна. Сонирс төгөлдөр хийсэн нийтлэлийг нь тэдээс тэдэн оны хооронд судалсан чинь Монголын талаа мэдээлэл телевизээр ийм байлаа, сэтгүүлээр ийм байлаа. Ингэх юм бол одоо бид нар яг баримттай шинэ ухааны үндэслэлтэйгээр нөгөө бид нар энэ дээр алдаад байгаа юм байна гэдгийг олж авах нь ч тийм ээ. Тэгснийхаа дараа бид нар яг алигуур алин дээр илүү анхаарах вэ гэдгийг гаргаж ирдэг. Яг өнөөдөр одоо дэлхийд болж байгаа тийм үйл явдлыг энд нэг схемлж үзсэн байна л да. Өнөөдөр ерөнхий одоо тренд гэдэг чиг хандлага яаж яваад байгаа юм болоо гэж мэдээллийн нийгэм гэдэг одоо информашн гэж их хүчтэй болсон тийм мэдээлэл одоо юу гэдэг хүн төрөлхтөн одоо соёл хөгжлийг бий болгосон цагаас хойш цуглуулсан тэр их мэдээллийг өнөөдөр бол ерөөсөө хэдхэн цагийн дотор солилцох юм гэж нэг боломжтой тийм юм технологийн боломжтой болж ирсэн үе. Тэрнээс бол мэдээллийн нийгэмд нь харагдана. Дээрэс нь даяарчлал байна, дээрэс нь соёл байна. Энэ дээр соёлд бол маш их анхаарал хандуулж байгаа. Соёл гэж яг юу вэ? Соёлыг одоо хиймлэр тийм хүчээр бий болгож болох уу? Одоо бүрдэж бий болсон юм чинь соёлтой хүнтэй холбоотой бүхий л одоо үйл ажиллагаа одоо юу гэдгийг ёс заншил, шашин, шүтлэг юу гэж бүгд соёлд орж явдаг тийм ээ. Тэгэхээр соёлтой холбоотойгоор соёлын бүтээлч үйлдвэрлэл тэгээд хоёр янз юм байна. Нэг нь болохоор үндэсний соёлыг яаж авч явах вэ? Нөгөөх нь болохоор дэлхийн соёл ингээд бүрдэж яхад бид нар одоо ингээд араб исламын соёлтой гээд хэд ондоошоод байж болохгүй. Энэ хоёрын тунгийн тааруулах гэдэг ийм одоо үе дээр бол дэлхийн улс үндэстэн бүгд ирж байгаа. Бид нар ч гэсэн адилхан. Тэгээд энэ нэг даяарслангууд глобал маркетинг буюу дэлхийд одоо маркетинг яаж хийх вэ? Манай улс яаж маркетинг хийх вэ гэдэг асуудал маань өөрөө гараад ирж байна. Тэгэд эндээс улсын имиж, үндэсний брэнд гэдэг ойлголт маань чухал болж гарч ирж байгаа байхгүй. Тэгээд энэ нэг улсын имиж, үндэсний брэндийг хөгжүүлэхийн тулд юу хийх вэ гэж. Тэгээд энэ дээр бол би өөрөө нэг дизайнер мэрэгчлээ. Тэгэхээр ямар нэгэн юмны шийдлийг хийхэд өнгө, хэлбэр, дүрс одоо юу гэдгийг тийм ээ бүх л заавал хамт явж байгаа. Хувцсан дээр ч адилхан, нэг үзэг баг явсан ч гэсэн адилхан одоо зөвхөн нойлын хаалганы одоо таних тэмдэг тавьсан ч их адилхан. Тэр дээр заавал дизайны шийдэл явж байгаа. Тийм ээ тэрэн дээр гол харуулдаг юм бол хэлбэр, өнгө, дүрс одоо бичиг гэдэг ингээд явж байгаа. Сүүлд story telling гэдэг одоо түүх, яриа хүртэл ордог болсон гэх. Тэгэхээр энэ дээр өнгө бол чухал юм аа гэд би бол өнгөний имиж тал дээр бол илүү судалгаа хийдэг бол та бүхэн баг нэг танилцуулгаас миний тухай бол мэддэг байх гэж бодож байна. Тэгээ би бол одоо зөвхөн энэ ташрамд хэлэхэд өнгөний талаар гэдэг дизайн гэж хэлж явж байгаад өнгө гэж явж байгаад үндэсний өнгө байхгүй бид нар яаж үндэсний хэв шинжтэй одоо загварыг хийх вэ гэж явсаар агаад энэ нөгөө нэг улсын имижтэй үндэсний брэнд гэдэг юмтай тулж ирээд энд рүү ингээд өөрөхгүй судлахаас арга болсон. Энийг ойлгохгүй бол миний үндэсний өнгөний судалгааны үн цэнийг хүмүүс одоо ойлгохгүй. Энэ яг заавал судлах хэрэгтэй. Анх намайг энэ төрийн бас байгууллага байгуулад энийг одоо судлах хэрэгтэй. Ийм чухал байна.
одоо юу гэдгийг одоо эм хийх шиг ч гэдэг юм уу өвчин ангаах шиг мадууд тулгамдсан биш ч гэсэн манай улс үндэстэн хөгжгөөд л байгаа бол энэ нөгөө суур юмнуудаа эхэлж хийхгүй бол цаашаа ингэ зүг бид нэр явж чадахгүй байна гэдэг одоо хүмүүст бас хүргэх хэрэгтэй үүднээс энэ нэг улсын имижийн судалгаараа бол яагаад орчихсон гэсэн үг л дээ. За тэгэд одоо би бол нэг өөрийнхөө хийсэн судалгааны одоо хэсгээс та бүхэн тайлбарлаж байгаа. Ер нь бол өнгөний имиж гэж юу өнгийг яагаад судлах болсон юм. Тэгэхээр саяхан бол үндэслэл нь явж байгаа гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ би бол Монголоос эхлээд Монгол, Хятад, Солонгос, Япон гэдэг одоо их хөрш зэрэгэлдээ ингээд амлсан 4 орныг бол сонгож аваад хооронд нь судалсан байна. Тэгэхээр энэ 4 үндэстэн бол энэ нөгөө юунд англи хэл дээр олон улсын хурал тавьж ирсэн болохоор англи слайдыг шууд би аваад ирчихсэн. Одоо будын шашин гэдэг том соёлоор нэгдсэн учраас энэ одоо ард түмний хоорондох одоо үндэсний соёлын төсөөтэй шин чанар байна гэсэн гаргалгааг нь би бол өөрөө тавьсан байна. Тэгэхээр энэ 4 юм зураг байгаа. 4 зураг бол дандаа үндэснийх нь хувцсны зургийг тавьсан. А зэрвс харах юм бол магадгүй бид нар өөрсдөө бол их сайн мэднэ л дээ. Магадгүй хин нэгэн Америкаас ч юм уу одоо Германаас ч юм уу асуух юм бол энэ 4 улсныг 4 улсаар нь ялгаж чадах юм уу? Хооронд нь юугаар онцлог байна гэдгийг хэр хэлэх юм бас мэдэхгүй. Би бол хэлж чадахгүй байх гэж таамаглал дэвшүүлж байгаад энэ судалгааг ихсэн гэсэн үг л дээ. Өнгөний шинжнэр ялангуяа хамгийн одоо хүчтэй гэдэг улдаан өнгөний хэрэглээ их байгаа. Дээрэс нь шар өнгө байгаа, цэнхэр өнгө байгаа. Тэгээд ихвсэнд торг дурдан хэрэгжилж байгаа. Тэгээд алхам хээ гих мэдчлэн гэдэг нэг хээний хувьд бол бас их төсөөтэй шинж чанар олонтой гих мэдчлэн гэдэг хоорондоо ингэж бид нар бол хараад магадгүй ялгана. Бусад хүмүүсийн хувьд дэлхийн хүмүүсийн хувьд ямар ах юм бол доо гэж түрүүний ярьсан дизайнд бол одоо харааны түвшинд мэдээлэл өгөхөд үндсэн одоо чухал 3 зүйл нь бол хэлбэр, өнгө, паттерн гэдэг хээ хуарга гэж хэлж болно тийм ээ. Тэр байдаг. Тэгэд эндээс бол хамгийн чухал одоо хүчтэй элемент нь бол өнгө гэдгийг бол маш олон судалгаагаар харуулсан. Тэгээд бид нар гаднаас авч байгаа мэдээллийнхаа ихэнх хувийг бол үнэмшилтэй одоо баталгаатай мэдээллийг бол нүдэрээ олж авч байгаа. Тэрийг бол бас олон судалгаанаас бид нар харж болно. За энийг орчие. Тэгэхээр альжийн дараа л нөгөө нэгдэж түүхэн судалгаа хийгээд хооронд нь харьцуулаад тэгээд одоо нэг үр дүнгийн гаргаж ирэх яг ямар ялгаатай юм бэ? Энэ имижийн судалгаа дээр ашигладаг тийм одоо юу л да scale гэх юм. Тэгэхээр имижийн судалгаа бол бас л тийм олон жилийн түүхтэй одоо химик ч юм уу биологи шиг олон жилийн түүхтэй юм салбар бол биш. Энэ өнгөний имижийн судалгаа бас Японы эрдэмтэн Кобаяши гэж хүн анх гаргаж ирсэн байдаг. Өнгөнд имиж байгаа тэрийг ямар нэгэн байдлаар схемэлж ингэж бүлэгчилж болох юм биш үү гэж гаргасан. Гаргаад ийм scale хийсэн. За энэ scale бол солонгосчууд өөрийнхөө улс үндэсний хувьд гаргасан scale дээр би бол харьцуулсан судалгаа хийсэн. Тэгэд энэ имижийн талаар хэлэхэд ер нь имиж гэдэг зүйл чинь яг барьцтай өнөөдөр ийм байгаа зүйл 50 жилийн дараа тиймэр байх албатай биш. Бид нар түүний ярьсанчлан одоо имижийн бодлогоо зөв болгоход их сайн амжилттай их юм бол 10 жилийн дараа Монголын тухай яаж бодохыг бол мэдэхгүй тийм ээ. Өнгө бас ялгаагүй байдаг. Одоо жишээлбэл юу байж болох вэ? Улаан өнгийг бол ямар өнгө гэдэг галны өнгө, дөлний өнгө, эсвэл хувьсгалын өнгө, партизаны өнгө ч гэх юм уу ярьдаг. Тэр нь 50 жилийн дараа арай өөр ойлголттой. Эсвэл одоо цагаан өнгө бол гашуудлын өнгө гэдэг солонгос бас тэгдэг хүмүүс нэг тийм өсмөсөндөө зүрх дуртай биш ч юм уу. Тэг чи өнөөдөр бол байдал өөр болж 50 жилийн дараа юу болох юм? Цагаан өнгөд дахиад монголчууд цагаан хэмлэлд ордгоо байсан түүх бол саяхных шүү дээ тийм ээ. Тийм хэдэн зуун жил ч өнгөрөөгүй. Өгсөн хүний цагаан даваанд ороод ингээд ерөөсө цагаан давхар доож унтдаггүй. Ийм бэлгэдлийн чанартай ийм одоо имижийн одоо тухай ойлголтууд бол тогтмол бол бас биш. Тэгэхээр байнга судалж явах хэрэгтэй гэсэн үг алж тийм ээ. Энэ нь соёл нөлөөлдөг, улс төрийн одоо бүтэц зохион байгуулалт нөлөөлдөг, шашин нөлөөлдөг гэдэг зөндөө олон нөлөөлж идэг. Тэгэхээр өнгөний имиж бол ийм өнөөдөр ярьж байгааг бол тогтвортой байх албатай биш байх нэг юм. Гэсэн. Тэгэхээр нэг нь болохоор одоо хослмол ийм өнгөний имиж гэдэг нөгөөх нь болохоор keyword image scale гэх тэмдэг нэрийн image scale-ийг би бол монголоор орчлоод байгаа юм. Ийм хоёр scale-ийг ашиглаж гад судалгаа хийсэн байгаа. Тэр энийг ашиглах заавар нь бол мэдээж өнгөний image scale дээр байгаа өнгийг яг одоо орон зайн хувь keyword image scale дээр нь одоо тэмдэг нэрийн image scale дээр нь аваачгаад давхцаж явах юм бол тэнд байгаа одоо шин чанарыг илэрхийлдэг өнгөний имиж авах нь л гэж ингэж энэ хоёр скейлийг ашигладаг гэсэн үг л дээ. За тэгээд ингэж ашиглахын тулд ямар нэгэн дүрсээс, фото зургаас юунаас ч яж болно өнгөдийг түүж авах хэрэгтэй. Түүж авахдаа үндсэн өнгө нь ямарын, туслах өнгө нь ямарын, одоо тодгогч өнгө нь ямар байх вэ гэсэн байдлаар
одоо хийдэг. За энийг бол зүгээр Photoshop-ийн програм ашиглаж байгаа pixelate хийж байгаа өнгийг түүж авсан байгаа. Тэгэхээр өөрийнхөө авсан энэ зургийг миний зураг сонгохтой бол тухайн тэр зүйлийнхаа шинж чанарыг одоо хамгийн одоо тод илэрхийлэх энэ дата бол мөн гэдгийг нь бол мэдээж нотлохотойгоор авах хэрэгтэй. Авсан имижигээ энэ өнгийн ерөнхий өнгөний энэ палет гэдэг юм гаргаж авдаг. Гаргаж авсан палетыгаа мэдээж саяны ярьсанчлан нөгөө хоёр өнгөний имиж скейл дээр харьцуулж байрлуулж үзснээр одоо нөгөө өнгөний имиж маань энэ өнгө ямар имижийг харуулж байна вэ гэж одоо ярьж болдог гэсэн үг тийм ээ. За тэгээд энд бол нөгөө буддын шашны соёлд илэрч байгаа өнгөний имижийн судалгаа хийсэн учраас нөгөө буддын шашны одоо архитектурын барилга, тэгээд баримл одоо бурхны зураг тийм ээ. Тэгээд лам багш нарынхаа өмсгөл гэсэн юм үндсэн дөрвөн ийм зүйлийг аваад энэ дөрв дээр одоо харьцуулсан судалгаа хийсэн байдаг юм аа. Тэгээд фото зургуудыг нь байрлуулсан байна. Ер нь бол одоо нэг зураг болгон дээрээ өнгөний палетыг гаргаж авсан байна. Тийм палетыг гаргаж одоо өнгө зөксийг гаргаж авчаад тэрийгээ нөгөө скейл дээр байрлуулад олонлогоор давхцуулж харсан. Сайн харагдаж байна үү тийм. Ерөнхий зарчим нь бол энгийн. Солонгос, Япон хоёр бол хоорондоо нэлээд давхцал ихтэй. Солонгос бол арай гүн тийм модерн маягийн. Ер нь бол бидний яриад байгаа модерн гэж бид нар хэлж заньсан энэ хэв шинж одоо урлаг дайрч байдаг, одоо зохиол дайрч гарч байдаг, одоо хувцсны стил дайрч ярьдаг, интерьер дайрч модерн гэж ярьж байдаг тийм ээ бид нар. Тэгэхээр энэ бол Японоос бас их үндэстэй байдаг. Бүр 1800 хэдэн онд 1860 хэдэн онд л одоо Англид очиж олон улсын ийм үзэсгэлэн худалдаанд Япончууд очиж оролцоод Японы тэр минимал тийм энгийн одоо Европчуудын олон угуулзарсан ордны гоё чимэглэл тансаг тийм зүйлээс нь мэдээж Япончуудын ийм мэдрэмж ийм хэв шинж бол өөр байж чадсан мэт. Тэндээс одоо англичууд бол нэлээд их сураад ингээд орны нөлөө ороод ингээд ер нь бол минимал байх эхлэх бол магадгүй Япончууд тавьсан гэж хэлж болмоор одоо ч гэсэн Японч төсөв илүү дотор ерөөсөө байхгүй шүү дээ. Яг байх ёстой юмд яг байх ёстой хэмжээгээр л байж идэг ийм одоо нэг өөрийнх нь үндснийх нь соёлын шийдвэр гэдэг юм уу та. Тэгээд модерн маягтай бараан байсан бол солонгосчуудын болохоор арай жоохон тийм зөөлөн нэг тоон ингээд цайвар тэгээд илүү жоохон натурал маягтай гэж хадж ирсэн. Хятад манайх хоёр бол нэлээд ийм контрастын жоохон эрсдэс өнгийн зохицолтойгоор гэдэг юм уу ийм төстэй шин чанартай. Тэгээд хятад бол илүү их тийм контрасттай. Одоо магадгүй өнгөнийх нь одоо хью гэж ярьдаг өнгө нь өөрөө контрасттай байх юм бол дээрэс нь тооны хувьд гэрэлтлийн хувьд бас дахиад контраст нэмчихэд улам хүчтэй болоод ийм контрастыг авдаг бол манайх бол тэр контрастыг арай зөөлөн өнгө нь бас одоо үл ялэг бас арай жоохон сул юм да гэж миний анзаарснаар ч энэ судалгаа дахиж энийг бол өшөө судалгаагаар нотлох хэрэгтэй. Тэгээд эндээс бол одоо яг гарч байгаа үг динамик гэж байгаа юм тийм ээ. Ер нь бол ийм хөдөлгөөнтэй гэсэн энэ үгийг бол бид нэр их чухалсах хэрэгтэй болоо да гэж би энэ судалгаас харж ирсэн. Ер нь бол манайх ч өөрсдөө нүүдэлчин соёлтой, нүүдлийн ард түмэн гэдэг хэлж байгаа. Тэгэхээр нүүдэл гэдэг чинь өөрөө хөдөлгөхийн л одоо суурин байхгүйгээр ийш тийшээ нэг яваад байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Монголын тухай имиж бол явчгал ямар ч хэлсэн л их тийм суурин ийм тогтвортой ийм бол лав биш юм байна. Тэр нь бол өмнөний контрастаар байна уу? Контрастаар байвал ямар өмнөний контрастаар илэрхийлэх ч юм уу тийм ээ. Энэ бол дараагийн асуудал. Ийм судалгаа хийхэд энэс хойш бол улсынхны имиж болохоор туг далбаа гарна. Тэгээд тухайн хотыг илэрхийлсэн хотын хамгийн төв гудамжны өнгө гэж байгаа бас яг энэтэй адилхан асуусан судалгаа хийжсэн. Энэ бол бас нэг ийм хотын өнгө гэдэг ерөөхдөө бас нэг ийм судалгааны арга зүй байдаг. Тэгээд энэ судалгаа хийж эхэлжсэн юм аа. За тэгээ буцаад нэг улсынхаа имиж рүү орё. Манай Монголын хувьд одоо үйлдвэрлэл явуулж байгаа одоо дэлхийн брэнд болж байгаа чухал зүйл бол одоо ноолуур гэж бол бид нэр хэлэхээс авахгүй ноолуур бол мэдээж манай машин үйлдвэрлэх гэдэг дэлхийд гарахад бол арай болоогүй. Тэгэхээр ноолуур бол боломжтой, говь ноолуур бол гарч байгаа, гоёо бол гарч байгаа тийм ээ. Хамгийн олон жилийн төвхтөнд говь байж байгаа. За говийн ноолуур Италийн ноолуур гэх хоёр бий гаргаад ирсэн байж байна. За энэ дээр дахиад ямар үйл явдал болох вэ гэхээр нөгөө нэг ярины ихэнд гарсан нөгөө нэг цагтай холбоотой цаган дээр ярьсан үйл явдал яг энэ Кашмирт гарч ирж байна. За яг ер нь бол шинж чанарын хувьд одоо жоохон угааж идэлгээ даах ч гэдэг юм ямар нэг байдлаараа манайх одоо Италийн ноолуурыг одоо ярьдаг л да боловсруулалт ноолуурынх нь боловсруулалт тийм сайн биш учраас зарим жоохон ингээд одоо манай шивтэр гэдэг тийм ээ тийм үнэр гарах гэдэг Монгол ноолуур чихтэй газар очихоор ингээд
ус татаад ирэхээр үнэрт ордог ч гэдэг юм уу эсвэл одоо ямар сул тал байж болох юм. Гэхдээ ерөнхийдөө бол энэ хоёр ноолрын цамц рекламны зургийг харахад ч гэсэн нэг тийм одоо манайх тийм дор ороод байгаа ч юм уу муухай ч юм уу лав одоо харагдахгүй байгаа байхгүй. Тэгээд энэтэй дахиад холбоод аваад үзэх юм бол одоо Италийн ноолор гингүүт бид нэг Миланы фэшн вик гэж Versace-г бодоод Armani-г бодоод ч юм уу ингээл ерөөсөө фэшн Италид бол ерөөсөө фэшнээр тэргүүлдэг Италийн фэшн гайхамшигтай гэж одоо тийм ойлголт бол шууд бид төрж яхад Монголын тавлаар хийх юм бол. Гэхдээ Монгол бол сүүлийн хэдэн жилд бол сайн одоо бас хийж байгаа одоо фэшн дизайнерууд бол олон бий. Поло мөх гэж дизайнер Францад ажиллаж байгаа. Катя Зол гэж бас гарч Арина Сүрийг одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа. Бас олон улсын хэд хэдэн одоо фэшн шоуар хамжрууд бас оролцсон тийм ээ. Тэгэхээр одоо нэг Монгол хувцаар бол торгын болдын зургийг тавьсан, болдын зураг тавьсан мэт фэшн төгсөж байгаа. Гэхдээ энэ нь дэлхийд одоо Милан шиг болтлоо юм уу, Итали шиг хүлээн зөвшөөрөх бол болоогүй байгаа юм л та. Тэгэхээр энийг яаж бид нар одоо фэшн викерэж гэдэг юм одоо гэдэг Миланы гүйцэтгэл яг энэ байдлаараа өрсөлдөх юм уу? Эсвэл үнэхээр Монгол кашмирийн одоо эко байгаа ч гэдэг юм уу те Монгол ямааны ноолрооны онцлог дээр тулгуурлаж гэдэг юм уу? Ямар нэг байдлаар илүүрхэх онцгойрох зүйлээ гаргаж иж өсгөх хэрэгтэй. Тэгвэл одоо нэг гүйцэтгэд хэцүү одоо гэдэг манайд одоо Миланы фэшн викийг зохиж гарсан тийм фэшн вик гэдэг юм одоо заврын долооны зохион байгуулалт нэгэл манай одоогийн одоо нөхцөл болцоо манай хөнгөн үед бол одоо хуцсны үед бол хэрхэн хөгжсөн мэйл мэдээж боломжгүй зүйл хандж байгаа тийм ээ. Тэгэхээр гих мэдчлэнгээр энэ өрсөлдөх чадвараа одоо сайжруулахын тулд судалгааныхаа үндсэн дээр одоо зөв бодлого боловсруулаад ажиллах хэрэгтэй байна. Тэгэхээр энэ бол би нэг урт юм тавьсан байгаа бичиг нь болохоор уншиж болно. Он гаруйта засгийн газрын анх дугаар одоо эхний хуралдаанаар нөгөө Монголыг гадаад улсаас очлох хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөр нь бол би бүтэн ихээр нь үзэж амжаагүй байгаа. Гэтэ энэ дээр дурдсан зүйлүүд бол Монгол бол мэдээж soft power гэдэг зөөлөн бодлогоор илүү анхаарна. Тэр нь урлаг, соёл одоо нэг юм лав зэрэг зэвсгэл одоо эдийн засгийг бид нар ингээл давмгаалж чадахгүй. Угаасаа цөөхөн одоо хүн амтай юм жижиг улс учраас чадахгүй байна. Тэгээд soft power гэдэг тэр зөөлөн хүчин дээр бид яаж бодлого боловсрох нэгдсэн бодлоготойгоор ажиллах вэ гэдэг хөтөлбөр нь боловсруулаад одоо хэдхэн сар болж байгаа гэсэн үг. Тэгэхээр найдлага бол тавьж байгаа. Одоо тэгэхээр нөгөө нэг солонгосын тэр нэг консул шиг юм институт шиг байгууллагад ажиллах юм уу эсвэл нэг яамн дээр байгуулах ямар ч ажил одоо нэг анхаарлаа хандуулад хэрэлцээд хөтөлбөрөө боловсруулсан байгаа. Энийг бол гадаад хэргийн яамны нэг сайтнаас авсан мэдээлэл авъя. Тэгээд бусад улс үндэстнүүд ер нь ганц одоо юу гэдэг манайх л ингээл одоо улсын брэнд хийх гэл ингээд хэцүү байгаа ч юм уу болохгүй юм уу гэхээр энэ сүйд гарсан жижиг улсууд бүгд өөрийнхөө онцгой одоо тусгасан юм слогон өөрөө зохиож байгаа, лого зохиож байгаа, гадаадд юм нөхцөлд таниулах үйл ажиллагаа бол хийж яадаг бүгд ингээд өөрөө. За тэр дээдл нэг Британи гэдэг юуны Английн шидэр бас нэг юм юунд яадаг л да. Алдаатай жишээн дээр явж идэг. Тэгээ энэ логонууд биш. Cool Britannia гэсэн юм слоган гаргасан. Одоо нэг Англи бол их тийм хуучинсаг юм шиг улс мөртлөө бидний мэдих одоо нэг хиппиг бол Англид үссэн. Одоо мини юп гэдэг байгаа тэр юпиг бол Английн одоо Лондоны гудамжинд анх хүмссэн. Одоо нэг рок юунууд тэд нар бас нэг Англид үссэн байдаг тийм ээ. Магадгүй хит хуучинсаг болохоор тэрнийх нь эсрэг юм залуучуудын төлөө лүгчтэйж гарсан байдаг юм уу. Тэгээ ерөнхийдөө бол нэг урлаг соёл pop гэдэг дээр анхаарал тавиад их юм кул улс болох гэж үзсэн байна л та. Тэгээд бидний ойлголтоор бол Англи бол яагаад ч юм эрхэмсэг ноёд язгууртан ийм хуучинсаг тийм улсууд баймар гэж бодогддог. Тэгэд ийм одоо имижийг өөрчлөх гэдэг Cool Britannia гэсэн слоган тавьж гад ийм брендинг хийх гэж үзсэн байгаа. Энэ амжилттай болоогүй жишээ дээр явж байгаа. Тэгэхээр бид нар одоо буруу тооцоолох юм бол өөрсдөө хийж чадахгүй юм дээр бас дашбуулгүй тэрэн дээрээ ингэж брендинг хийх юм бол бас энэ Английн жишээ шиг алдаж бас магадгүй байхгүй. Тэгэхээр ер нь брендинг хийн, имиж бүрдүүлнэ гэдэг бол хиймлэр огт худлаа зүйлийг хийн гэдэг бол хэцүү. Түр зур байсан ч гэсэн тэр нь бол удаан настай, удаан хоногшиж ингэж нэг гүн бат одоо би одоо юм дэ бүрлдэж бий болчих чадахгүй маа. Одоо хүн дээр ч гэсэн адилхан л тийм хүн угаасаа тийм биш бол нэг өдөр нэг имийг үнэхээр их уншиж чад амар цэцэнлэг болох ч юм эсвэл одоо хүнээс хувцас салаад нэг юм амар ганган болоод ахтар халтмаг зүгээр нэг өдөр явах ч юм уу тэр бол асуудал үү. Тэр хүний ерөнхий нөгөө нэг ойлголт гэдэг бол өөр ах. Тэр улс үндснээс ч гэсэн адилхан. Тэгэхээр энэ дэр бол сайн мэн бол national branding гэдэг үг дээр бол анхааралтай хандах хэрэгтэй шүү гэж өөрөө хэлсэн байдаг. Тэгэхээр брендинг хийнэ гэдэг нь түрүүний хэлсэнчлэн бэлмэрээ мэдээд биднэрт байгаа тийм сайхан зөв хүмүүст одоо үзүүлмээр шин чанарыгаа
хэлэхгүй байгаад байж болохгүй, мэдээлэхгүй, таниулахгүй байгаад байж болохгүй. Тэрнээс биш манайх одоо юу гэдгийг маш сайн автомашин үйлдвэрлэдэг орн болно ч гэдэг юм уу, ингэж хэлэх юм бол мэдээж буухгүй байх тийм ээ. Нүг Швейцарыг торготой холбодог шиг ийм буухгүй. Тэгэхээр манайх юу гэдгийг эхлээд бид нар өөрсдөө зөв тодорхойлоод цаашаага явах хэрэгтэй байгаа. За тэгээд энэ үйлдвэрлэл дизайн холбоотойгоор бас нэг хэдэн жишээ дурдъя. Одоо нөгөө манай одоо Хятад Солонгос гэдгийг манай урд чигийн дорны ард түмэд бүгд нэг савхаар хоолойдаг соёлтой. Савхан дээр бол нэлээд их бодлогч судалгаа хийж байгаа бол энэ тэнд одоо оюутнуудын бүтээлээс янз олон улсын энэ тэмцээнээс бол харж ирсэн. Тэгэхээр манай хоолны соёлд чухал юм нь юу юм болов? Савх хизэнээс ирсэн юм. Савх яг манай соёл мөн үү? Анхны савхыг юугаар хийсэн юм бол? Яс байсан юм уу? Мод байсан юм уу? Өөр халбах сэрэг хэрэгжилж ирсэн билүү? Энэ тал дээр одоо би бол нэг судалгаа олж харж чадаагүй, мэдээ судалсан байж бас магадгүй энэ дээр бол би баттай бий чадахгүй л дээ. Гэхдээ энэ хүмүүс бол одоо нөгөө савхаа хоёр талд нь тавих юм бол одоо хоолой ингэ дутуу орхисны шинж эсвэл одоо хатгаад орхих юм бол сэтгэл тавгүй баа гэх мэтлэнгээ нэг юм юунууд байдаг юм байна л да. Одоо бид нартай адилхан одоо ийм ёс заншиллууд тэр ёс заншилтыг тулгуурлаад энэ нөгөө нэг орчин үеийн дизайн хийх гээд ингээд загвар гаргасан байгаа жишээ. Дараа нь болохоор энэ нөө савхыг хэрхэн нэг хөгжилтэй тэгээд хүүхдүүд одоо барьж сонирхож гэх юм өнгийн хувьд, хэлбэрийн хувьд өөр болгоод, сав боглаа бодлын өөр болгоод тийм ээ. Тэгээд савч нар халбагдаж болдгоо тийм ээ. Тэнгүүт энэ савхандаа ингээд атгацдаг халбаг хийцэн. Халбаг болгоод дуучиж бол эсвэл гаргаад тавих юм бол жижигхэн юм нөө юуны соусны юм нэг жижиг аяг болгоод хэрэглэдэг ч гэх юм уу. Гэх мэтлэнгээр өөрийнхөө имийг улам нэг орчин үеийн болгож хөгжүүлээд байгаа жишээг бид зөндөө олон хайж болно. Тэгээд энэ дээр нэг дорны ард түмний жишээ нэлээд гараад байгаа нь ер нь одоо бидний нийтлэг одоо дэлхийд өнгөрчөд байгаа соёл чинь ямар соёл вэ? Европын соёл тийм ээ. Одоо бид нэр фрак өмсөж хурмаа хийдэг, цагаан хувцас, цагаан плац өмсөж хурмаа хийдэг ч гэх юм уу тийм ээ. Одоо бид нар ингээд альбаны хувцас өмсгөр яг англи одоо гас гаралтай юм тейлор ийм пижак өмсдөг ч гэдэг юм уу. Ингээд бүх юм бол энэ Европын соёлд очигдсан. Энэний эсрэг нэг дорны ард түмжин бас хүнд гайхуулахаар үнэхээр бахмаар соёлтой шүү дээ. Соёлгүй байсан юм үгүй үстдэг тийм ээ. Тийм учраас нөгөө дорны соёл бол эргээд өөрсөн дээр нэлээд нэг юм одоо өөрсдийнхөө соёлыг бүлээн зөвшөөрүүл өөрсдийнхөө соёлыг бас нэг гаргаж ирэх тал дээр илүү магадгүй хүчтэй анхаарч харагдаж байгаа юм л да. Тэгээд энэ ямар нэгэн бүтээгдэхүүний дизайн хийх бид сая хэлбэр гэсэн, өмөх гэсэн, паттерн гэдэг одоо хэд ус гэж ярьж байсан тийм ээ. Тэрэн дээр нэмээд одоо юуны тухай ярьдаг болсон юм гэхээр storytelling гэж англиар түүх гэж монголоор хэлж болох юм тийм ээ. Түүх бол дизайны шийдэлд бас орж явдаг бас. Тэгэхээр одоо манайд хэрвээ түүх нь байгаа бол тэр түүхээ дизайнд ашиглаж болох бас бүрэн боломжтой. Одоо шигүүд энэ усыг хараад байгалийн цэвэр ус харц гэдгийгсэн байх тийм ээ. Тэгэхээр энэ харц ус одоо харц ус бол маш цэвэрхэн одоо ямар ус ч гэдэг одоо ингэ зарах нэг өөр. Гэтэл өөр нэг усанд одоо ононгийн одоо ямар харихраач гэдэг юм уу нэр өгчөөд энэ ус бол Чингис хааны ямар ясан бурхан халдун уулаас ихтэй онон матан ижийн ямар ашаанаар яасан ч гэдэг юм уу тийм ээ. Тийм ус гээд одоо ингэх юм бол тэр бол нүдэнд хартуу гарт баригдахгүй зүйл боловч энэ бүтээгдэхүүний шин чанар нь болоод дизайныхаа нэг хэсэг нь шийдэл нь болоод явж байгаа байхгүй. Маш том тал байцсаа тэрэн дээр энэ бүтээлүүдэд тавьчихсан. Ингээд хүн нэг амраад яг энэ хангал үснийхаа хэлбэрээр жижигэн юм уйдангууд өнгөнгөнд яг харахад яг үснийхэн дүрс байгаа байхгүй. Тэгээ тэрнээр хүн сууж амарч болдог, энэ үсээг нь үзэж болдог. Тэр чинь мэдээж бодлогодод айгүй үнгүй төмөн хөлийн одоо хүмүүс нэг транзит арч гэсэн солонгос ирээгүй ч гэсэн дамжин өнгөрөхөөр зөндөө явж байгаа шүү дээ. Тэр улсууд өөрийнхөө соёлыг хангалах. Энэгээр бол маш их бахархдаг. Би бол яг үндэ хэлэхэд бол ийм эвгүй байдалд орж ирсэн. Одоо нэг чи монгол бичгээр бичиж өгөөч гэхээр би одоо монголоор крилээр ингэ бичнэ дээ. Тэгээд танай ч нэг орс үсгтэй адилхан гэлээ тийм ээ. Орс хүн танай үсгийг хараа бичиг хад уншиж чадах уу? Чадна шүү дээ. Ер нь бол орс хараа л уншиж чинь. Тэгээд манайхын монгол үндэсний бичгтээ уул нээсээ тэд нар болохоор яг манай тэр хаан энэ солонгос үсгийг зохиосон. Энэ бол хаач байхгүйсэн. Бид нар ханзаар бичдэггүй биш бичдэг байсан. Гэхдээ манайх бол үндснийхээ үсгийг зохиосон ийм одоо соёлтой ард юм. Тэгсэн чинь би болохоор орсын үсгээ бичиж байж байгаа байхгүй монгол бичигээд улс үндэснүүд өөрийнхөө тэр үндэсний хэв маягийг онцлог шин чанарыг зүлгэж гаргаж ирэхин тулд анхаарал байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бол анхаараагүй их бага хэмжээр бол анхаарчлаа. Хувьгүй ч гэсэн анхаарчлаа. Тэгээ энийг гол нь нэгдсэн. Тэгээ яг зөв энийгээ л одоо хамгийн их чухал гаргаж ирж дэлхийд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй мэй гэдэг юм дээр тогтоох хэрэгтэй байна. Тэгэхгүй л ингэж бүгд нэг өөр юм яриад авах юм бол тэр маань хоногшиж өгөхгүй гэсэн.
өнгөн дээр ч гэсэн ялгаа байхгүй тийм ээ. Монголын өнгө гэж ямар өнгө байх юм бэ гэдгээр бид нар бас яг үндэснийхээ өнгөийг судалж ижил тэгээд хятадтай нөгөө бусад улсуудтай харьцуулж ижил манайхын яг үнэхээр манайхын биш үү гэдгийг батлсны дараа л магадгүй одоо бодлоготойгоор ингэж бүрдүүлэх юм бол болчих юм л да. Тэгээд энэ бас Японы нэг жишээ Япон бол чанар гэж ирэхдээ бид нар боддог. Тийм Made in Japan гэсэн байх юм болоо энд бол найдвартай энэ бол за Герман бас адилхан байдаг. Тэгэхээр Япон яагаад ийм болцсон юм болоо? Япон хүмүүс бүгдээ чанартай юм. Магадгүй нэг муу Япон бол чанаргүй юм бол хийчихэл байгаа. Миний бодлоор бол нэг цөөхөн хүн ч гэсэн байсан л байгаа. Тэгээд дэлхийн засал дээр гарч ирж байхдаа бол ашиг олохын тулд Япончууд бол зөндөө хүмүүс дэлхийн засал руу гаргасан байж та. Тэр үед нь яасан бэ гэхээр одоо нэг улсын ийм комисс байжгаад үнэхээр нэг чанартай, найдвартай дэлхийд гаргаж болох зүйл дээр зөвшөөрөлд өгч олоосод гаргасан. Тийхгүйгээр би нэг юм хийжтэй, би нэг аавал хийжтэй хятад аваач зарчиг, би нэг юм хийжтэй тэнд аваасаар. Ямар нэг тийм байсан бол нөгөө нэг Япон бол чанар гэдэг ойлголтыг дэлхийд хүлээн ойлгож чадах юм уу бас мэдхгүй тийм ээ. Тэгэхээр энэ бол бас л бодлоготойгоор муу юм хийх юм бол дотоодоо дэлхий дээр лав нэг Японы хийсэн муу юм бол дэлхийн засал руу гаргаж болохгүй гэсэн бодлого барьсны үндсэн дээр ийм болж магадгүй Японд өдөрсөн ашигтай болоод нэг муу Япон хөөх Made in Japan гэдэг хүн итгэдэг юм чи би нэг ийм хийгээд зүгт яс ашиг очиж гэж бодож Япон гарахыг бас мэдгүй шүү дээ ер нь бол. Тэгэхээр энэ бол бас л нэг юм нэг улсын имиж бүрэлдэхт одоо нөлөөлсөн нэг зүйл болж байгаа. Тэгээд контентын тухай бид нар бас яг контент агуулгач дээр нь тэгэхээр саний ярьсан нэг Чингис хааны түүх нөгөө нэг эко байгаль онгон зэрлэг байгаль одоо нүүдэлчин соёл гэдэг байгаа биднэрт байгаа юмуд бол агуулга одоо ямар нэгэн контент гэсэн үг. Тэгэхээр энийг ямар хэлбэрт оруулж дэлхий рүү гаргах нь ч манайх бол өсөөсөөгүй соёл дээр бол анхаарал тавихаас аваа сая зөөлөн бодлого гэдэг бол гарчихсан. Тэгэхээр энэ соёлыг урлагийг яаж нэг орчин юм болгож хүмүүс яг нэг Gangnam Style гэж бүжиж морины бүжиг гэдэг хийдэг байгаа чи тий. Уул нь бол манайх бас тийм хийж болохгүй биш болморч биш бол тэгс чин солонгосын өөрсдийнх нь үндэсний бүжиг гэдэг нь бол их тийм удаан темптэй өөрсд хамт баг сонсож мэдэх баг. Тэг чин манай Монгол бол юугийн сонсон, дуугийн сонсон, бүжиг сонсон ерөөсөө л морь унаал яг давчдаг ерөөсөө. Хүн өөр их сэтгэл нь хөдлөл ингээд ерөөсөө тэнд байгаа хүмүүс бол ингээд явлаа бүр ингээд морь унаал. Тэгэхээр тэр нэг одоо хүчтэй хэмнэлтэй хөгжмийг ч гэдэг юм уу манайх бас гаргаж ирэх боломжтой. Тэгээд энэ дээр бид нэр анхаарах ёстой. Тэгээд сүүлд нь энэ яг миний бодлоор л да одоо Монголыг брэнд болгож дэлхийд таниулах одоо гол зүйлүүд маань юу юм бэ гэхээр цэхмэг хөх тэнгэр байгаль одоо нөө бид анхцаа гэсэн харахад ч гэсэн хятад руу гараад ингээд эрүүл газар үлдэхгүй дөрвөн тавь болцсон. Монгол руу орж ирэх юм бол ингээд онгон одоо хүн амьдрахгүй юм байгаль газар нутаг байж байгаа байхгүй магадгүй энэ бас их онцлог байна тийм ээ. Тэгээд босоо Монгол бичиг бол зайлшгүй чухал. Тэгээд тэр доор нэг морь бол манай соёлын зайлшгүй нэг хэсэг. Гэтэл манайд морины хөшөө хэд байгаа морины соёлтой холбоотой юм байгаа бас сайн бид нар бол мэдэхгүй тийм ээ. Тэгээд нөгөө бүх бол яхаа гуглаж монголчууд бол бөхөрөө ихэд сумоорож харуулсан одоо нөгөө бусад олимпиад ч гэсэн монгол хүмүүсүүд бол бүх хөл үнэхээр барилддаг юм байна, чадaltaй байна гэдгийг бол харуулж байгаа. Тэгээд энэ нүүдэлчдийн нүгэд аваад явчих бодог хэдхэн минутанд хураачиж болдог өвөлд харуулдаггүй 100 одоо бас яадаг юм гэр гэж бас нэг их сайхан зүйл байгаа тийм ээ. Тэгэхээр гэр бай тэгээд ски ширмэл бол скигээр хийдэг, ноосоор хийдэг одоо гар уралтай ард түмэл бол би одоо хонь хийжээдэг л бол мэдээж хоньныхоо ноосыг авч ирсэн баа. Тэрэнд бол ширмэл хийдэг бол зөвхөн манай л байгаа байхгүй. Энийг бол одоо саяхан Оросод яг текстиль дизайнер хамгаалж ирсэн манай багш хүртэл одоо докторийн ажлаар баталсан маа ширмэл урлал тэгээд яг ширмэл бол яг Монголын юм байд гэдгийг гаргаад ширмэлийн хээнүүд дээр судалгаа хийсэн байдаг. Тэгэхээр ширмэл бол бас болох нэг юм тийм ээ. Одоо нөө Малайзийн гар даавуу эсвэл хятадын тор гэдэг шиг магадгүй Монголын ширмэл гэж байж болох юм чинь эко хоньны ноосоор хоньны нь болохоор нэг амийг хороож авдаггүй жил болгон бараг сэрүүцүүлгээд ноосыг авчиж байгааг тайлбарж байх болно шүү дээ. Ер нь бол тэгэхээр энэ хоньны ноос бүтээгдэхүүнүүд боломжтой. Тэгээд цагаан эдээ. Цагаан эдийн төрлийн бүх зүйлүүд тэгээд энэ нэг эрүүл юм том тал газар нутагтай учраас эрүүл юм нэг эко одоо органик юм хүнсний бүтээгдэхүүнүүд бас манайхаас одоо Монголд өдөрлөг гэж шашигтай хүнсэл авах юм бол итгэлтэй. Энэ бол өстэй нэр гарцаа байхгүй органик ийм хүнстэй гэж итгэл үншиг төрүүлэхүүцээр бид нар бодлоготойгоор гадаад руу хизээч муухай хоёрын хооронд муухай юм явуулахгүйгээр яг ийм сайн бүтээгдэхүүн гаргаад авах юм бол хэдэн жилийн дараа магадгүй Монголд бол органик хүнсний их орн гэж одоо бидний нэг Япон бол чанар
Швейцар бол одоо чанартай цаг гэдэг шиг ингэж холбож болох юм болов уу? Энэ гэхдээ миний бодол. Энийг бол мэдээж олон хүн судалж, харьцуулж, энийг нэхлэх юм байна, энэ нь хоёрт юм байна, энийг нөлөө чухал юм байна, манайд боломж нь байна, боломж нь байхгүй байна гэх юм ингэх ёстой байх л та. Тэгээд ер нь бол нэг цаана Монгол нэг философи гэдэг гүн ухаан гэдэг байгаа юм энэ дээр заавал шинжилдэг. Одоо нүүдэлчдийн маань соёлыг юугаад авахгүй суурин соёл мэргэжлийн эсрэг нь байгальтай ээлтэй юм соёлтой ард түмэн байжээ гэж үздэг. Тэгэхээр Монголын хийсэн юм бол магадгүй байгальтай ээлтэй ийм нэг байгалаа дээдэлсэн ийм бүтээгдэхүүн байх юм байна гэх юм бас шингэж болох юм тий. Эндээс би юуг ойлгож аваасаа гэж хүсэж байгаа гэж сүүлд нь дахиад базаад хэлэх юм. Одоо нэгтгэж хэлэх юм бол улсын имиж гэдэг юмд яагаад бид нэр анхаарах ёстой юм бэ? Улсын имиж яагаад чухал вэ гэдгийг би ойлгуулахыг хичээлээ. Тэгээд энийг бол мэдээж та бүхэн бусад одоо найз нөхдөдөө хамт хэлдэг хүмүүстэй ч юм уу ярих юм бол бас л ингэ нэг одоо юм дээ. Хүмүүс ойлгодог хүмүүс нь олон болно. Тэгэхээр би өөрөө ч гэсэн улсын имижийнхаа нэг хэсэг нь аахгүй. Тэгэхээр би бас урд нэг ярилцлаганд хэлжсэн. Зүгээр нэг 50 настай солонгос авахаас би юм асуусан чинь зэгцэн сайн хариулчихад өө баярлалаа та надад үнэхээр сайхан туслалаа гэсэн чинь өө тэглгүй яах вэ? Би чамтай муухай харьцчих юм бол манай улсын имиж мууш. Чи Монголдо очиод солонгос хүмүүс муухай харьцдаг юм уу? Тэгж ярил яах юм гэж хандж байгаа байхгүй. Тэр бол ямар нэг даалгавар авсан эмэгтэй бол биш ч зүгээр л жив нэг юм. Тэгэхээр бид нар өөрсдөө бас Монгол улсынхаа имижийг нэг хэсгүүд байхгүй. Гарцаар гарах хэрэгтэй. Гудамжин шүлсэн аяхгүй. Нөө нэг хүмүүс гэдэг нэг чухал юм 630 зүйл чинь гол юм хүмүүсийн боловсрол хүмүүсийн бие авч явах байдал хүмүүс нь хин үнэлж Монголын за амдгайгүй заа гэж биччихсэн тийм ээ. Тэгэхээр үнэхээр монгол хүмүүстэй заа гэсэн бол зааштай амдгаа тэрэнд яг энэ бас л нэг байж болох зүйл тийм ээ. Яг тийм одоо герман хүмүүс цаг барьдаг гэж бүх хүмүүс мэдчихэж шүү дээ. Германд утсан ус гэхээр цаг барьдаг. Монголчууд цаг барьдаг. Нүүдэлчин болохоор үдээс хойш үдээс өмнө гэж ярьдаг ч тийм. Цаг ийм орон зайн баримжаа их тийм хэцүү ард юм уу. Энэ бол бас л имиж юм хэсэг боловч болж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр анхаарах тэгээд нэгдсэн бодлого байх хэрэгтэй байна гэдгийг нь бол бид нэр одоо дор бүрнээ ойлгоод бас энэ төлөө байх. Тэгээд гол нь нэг брендинг хийхэд өөртөө байгаа давуу талаа заавал улстай ч бид нар нэг өөрөө компани брендинг ч юм уу эсвэл зөвхөн бүтээгдэхүүн байршуулах чагаа тохиолж гисэн адилхан тийм ээ. Өөртөө байгаа давуу тал дээрээ л тулгуурлах хэрэгтэй. Яг онцлог шинжилгээ дээр тулгуурлах хэрэгтэй гэсэн нэг юм. Тэгээд саяхан хүмүүс бол өөрсдөө нэг юм одоо улсын имиж том юм ярьж байгаа ч гэсэн нэг жижигхэн эд хэсэг нь. Тэгээд энэ бас нэг юм байна. Одоо нэг Chanel бол Франц одоо Samsung бол Солонгос гэдэг шиг ийм нэг үндэсний хэмжээний том брендийг бид нар нэг хөгжүүлж дэлхийн зах зээл дээр байршуулах хэрэгтэй. Чадах зүйлээр гэсэн үг шүү дээ. Бодлоготойгоо мэрийсээр байгаа тэрийг дэлхийд хүлээж зөвшөөрлөх ёстой гэсэн. Тэгээд иймэрхүү зүйл байгаа. Тэгээд бид нар нэг гадны соёлын нөлөөнд бол их амархан хүчтэй ингээд өөр ухамсаргүй ингээд автагдчихээн л та. Тэгээд одоо нэг бид нар хүн болгон бараг хэмжээнд дуртай болсон. Хэмжээнд дөрөв дуртай нь гараа өргөд үзээ та нэрээ. Хэмжээ түүднэ. Тэгээ ер нь бол бас нэлээд хэдэн хувь харагдчихээн. Тийм тэгэхээр саяны гараа өрсөлөөс Солонгост амьдарч байсан нь Солонгост байсан нь гараа өргөдтэй. Гараа өрөхгүй байгаа. Тэгэхээр одоо шин би бол яг Солонгос нэлээд нь болсон болохоор эхлээд бол мэдээж идэж чаддгүй байсан. Айгуу тийм исэн муудсан юм шиг юм болж ирэл ам халуу оргил бөө баг хоолноосоо их баг хүрдөө сууж байгаа шахвал ингээл хоолой иддэг. Тэгээ сүүлдээ бол аянад чи эцсээр өөр идэх юм уусаа байхгүй юм чинь. Хоолны ширээ болгонд л гарч ирж байдаг. Тэгээд амтын бол ингээд мэддэг болсон. Би бол иддэг. Гэхдээ нэг харшилтай болохоор ч юм уу тийм айхтар их үл иддэг. Гэхдээ би бол дургу гэж хэлэхгүй. Тэгт чинь очиж үзээгүй мөртлөө нутагт нь одоо ингээд соёлын дунд байгаагүй мөртлөө хэмжээнд дуртай болсон байхгүй. Дуртай болгочихсон байгаа юм. Тэгээд одоо шин сайн нэг кинонд догбуги гэж гараадсэн ч одоо хүмүүс догбуги гэдэг үг айгүй мэддэг болсон. Догбуги гэж нэг гоё хоол байна гэж догбуги идэх гэж мэддэг ч юм уу. Тэгэхээр энэ бол бас л нэг зөөлөн хүчний бодлого бидэрт киног нь үзүүлээд өөрийнх юм дуртай баг тий. Ганц бид нар биш л тий. Солонгос нэг амжилттай сайн явж байгааг юм маань жишээ нэг багхгүй. Хэмжиг би Токиод хоолнд ороход Токиогийн нэг хамгийн гомь биш тий. Өдөн гомиг нь идэхэд хажууд кимчи авчиж тавьчих байгаа байхгүй тий. Та намайг Солонгос гэж бодсон чи үгүй манайх угаасаа кимчи тавьдаг. Тэгэхээр солонгосчууд Японд бас идүүлсэн. Энэ нь болохоор Тэ цангам гэдэг нэг кино гарсан да тийм ээ. Энэ бол маш хүчтэй нөлөөлсөн. Тэ цангамыг Японд гаргасан. Японд гаргасны дараа Японд бол солонгос хоолны газрууд солонгос хоол заадаг юм нэг дамжаанууд ингээд олон болсон. Дээрээс нь солонгос хоолны газрууд нэмэгдсэн. Тэгээд японочууд солонгос руу аялдаг болсон гэх мэтчлэн гэдэг тийм ээ. Тэгээд
одоо тэр нэг одоо тэ цангамын зурагтай аяг боолдогч гэдэг юм уу гэх мэт тэрийг дагаа зөндөх юм болчихж байгаа. Тэгээд одоо солонгос хоолыг бол дэлхийд хүртэл одоо хүмүүс Америкчууд хүртэл идэж байгаа байхгүй сармис ч бол одоо кимчи. Тэгээд кимчи гэхдээ зүгээр л гоё гэж хэлээгүй хамгийн гол нь би ингээд энэгээр дуусгах. Кимчиг судалсан кимчи судлалын төв гэж баг миний мэдхээр сургууль болгонд л байдаг. Одоо их сургууль гэсэн л хаягтай л аваад тэрний хүн судлалын төв гэж байгаа шүү дээ. Ер нь бол хүн судлалын сургуулиуд тэрэн дээр нь кимчи судлалын лабораториудтай. Тэгэл кимчигээ байцааныхын төвшин, эсэлтэлтийн төвшин яг юу болоод байгаа, тэрний үндсээр юу үсээд байгаа гэд хоол боловсруулахад юугаараа хэрэгтэй одоо орчин үеийн хүмүүс ямар илүүдэн цэвэрлэдэг юу яа гэм үү, өөхний эсрэг юм уу яа судлаад гаргаж ирээд байгаа. Тэгээ тэрнийхээ үндсэн дээр кимчинийхээ хөрөгчийг хүртэл хийчихсэн. Тийм кимчи яг ийм градустал яг нэг энэ нүүн шинж нараа хадгалж идэх юм аа гэж хийчихэж штэ. Тэгмүүд кимчинийхээ хөрөгчийг зараад тэгээ хүмүүс бол кимчиг хүлээн зөвшөөрч эхэлж байгаа байхгүй. Тэрнээс зүгээр бид нар одоо 10 бол шүдэн цаг 10 шүдэн цаг гэдэг авах бол бас ийм амжилттай байж бол чадахгүй байх шиг тийм. Тэгэхээр тийм. За энэ хүрээд өнгөрлөж баярлалаа анхаарал тавьсан.